Тэгээ өнөөдөр ямар ч байсан сая бүлгийн удирдлагатайгаа ерөнхий сайдтай уулзсан. За бас буруу зөрүү ойлголт хардас хэрдэх явдал бол бас байдаг улс төрд. Тэгээ тэрэн дээр ямар ч байсан ойлголцоо. Тэгээ ерөнхий сайд бол албан ёсоор надаас бол уучлалт гуйсан. Энийг бол хэлхийг хүсэж байна. За энэс гадна бол тэр асуулт асуусны маргаашнаас өнөөдрийн хүртэл бол миний талаар, миний хувийн амьдрал руу, миний үр хөвгт рүү орсон юм бүтгэлгийн шинжтэй зүйлүүд бол одоо битүү явагдаж байгааг та бүхэн мэдж байгаа. Энэ бол бас тустай асуудал. Энэ дээр бол би бас хувь иргэн хүнийхээ хувьд бол холбогдох байгууллагуудад нь гомдол саналаа өгнө. Энэ бол намайг гүтгсэн, миний нэр төр талдсан явдал гэж үзэж байгаа учраас тэрийг би түүгээрээ одоо холбогдох байгууллагуудад өгнө. За энд бас нэг эмзэглсэн зүйл гэвэл арчилсан нам энэ Баярмаа гишүүнтэй холбоотой асуудлаас үүдээд баялагын сан эсрэг үүсгэж чинь гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бол бас битүү энэ өнгөрсөн хугацаанд явуулсан. Энэ бол бас тийм юм огт байхгүй. Юу гэвэл одоо арчилсан намын мамлайлалд ор шахам энэ баялагын сангийн хуулийг 2024 онд баталсан байдаг. Одоо ойрын үед бол баялагын сангийн хуулийн тухай хилцүүлэг огт явагдаагүй. Тэгэхээр энэ нэг одоо үл ойлголцол тэр танхимд болсон ярианаас болж одоо арчилсан намыг харлуулах гэсэн, за миний биеийг харлуулах гэсэн, гүтгэх гэсэн энэ одоо явааргүй үйлдэлүүдийг бол бид нар бол бас бие лав хувьдаа өөрийнхөө нэр төрийг одоо сэргээн гэдэг утгаараа бол холбогдох байгууллагуудаас хандна гэдгийг хэлье. За тэгээд одоо ер нь бол энэ хоёр гишүүний асуудал биш гэдгийг бол манай бүлгийн гишүүд бүгд дотроо байр сууриа илэрхийлж байгаа. Тийм ч учраас цаашид энэ институт хоорондын асуудлыг юу болговол яавал зүйтэй юм бэ гэдэг дээр угаасаа манай бүлэг бас байр сууриа илэрхийлээд ирсэн. Тэгээд яг энэ асуудал руу цаашид бас явуулна гэдэг дээр өнөөдөр те бүлэг бол бас ямар хуулийн төслөө хизээ өргөн барихыгаа бас ярьсан байгаа. Тэгэд миний зүгээс бол ийм л зүйлийг хэлье да. Ямар ч үсэн ерөнхий сайдтай одоо бүлгийн дарга тий одоо бид хэдийн уулзалт бол нэлийн тийм өмнөх түүхүүдэд ярьсан хэмжээнд одоо бид хоёр чи танихгүй хоёр хүн байгаа байхгүй юу. Тэгээ яагаад намайг энэ хаа хамаагүй хүмүүстэй холбоод тэдний үгийг дамжуулаад байна гэдгийг юм бэ. Ер нь чуулган одоо энэ 100 ихснээс хойш та нэг юм байр суурь илэрхийлээд байгаа. Надад ийм байхгүйгээд одоо би бас өмнөх улс төрийн явж ирсэн түүх замналаа бас танилцуулж өгсөн. Танд бол яг хүмүүсээс буруу мэдээлэл өгөөд идэв үүсэхгүй учраас үнэн нь бол ийм шүү. Би хинийч үгийг дамжуулдаггүй, хинийч гар хөл болдоггүй гэдгээ тайлбарлсан. За тэгээд одоо ерхий сайд бас ойлгосон баг гэж бодож чинь. Тэгээд ямар ч байсан заавуучлаараа гэдээ уучлалт ус. За улсын хурлын даргын тэр үгдаад сур гэдэг үгийг бол бас яг үгдаад сурлаггүй яг улс төрд бол аль одоо муудаж сайдгыг тэр их үү гэж бид нар бүгд хэлээд байгаа. Зүгээр гүтгэлэг бол бас дооцтой. Бас нэг хэмжээ хязгаартай байхгүй юу? Би ч бас өмнө төсөв эсэргүүцснийхаа үр дагаварт нь бас янз бүрийн өвчтөй болгол гүтгүүлэл авсан. Би бол тэрийг цагдаа шүүхэд чандаагүй. Манай арчилсан намынхны нэг алдаа байд юм байна. Өмнөх үеийн чинь ерөөсөө яаж ч гүтгүүлсэн гүтгэх эрхчлөөний чинь төлөө бид нар зогссон юм а гэдэг ингээд нэг бид нар бас тэр зарчмыг бариад явдаг байхгүй юу? Тийм ч учраас нэг ч удаа би хэнийг цагдаа шүүхэд өгч байгаагүй. Энэ удаад бол одоо 10 дахь хоногоо үргэлжилж буй энэ гүтгэлэг бол одоо миний үр хөвгт рүү орсон, миний хүүхдийн зургийг тавиад, нэрийг тавиад ингээд гүтгсэн учраас ямар ч байсан би бол энэ дээр зүгээр ахгүй. Даах юм бол даана. Даахгүй юм бол бас даахгүй. Яг тэгвэл эргээд эн чинь хүмүүсийг айдас хүйдэст оруулж байгаа. За ингээд хүүхд рүү чи ороод ирэхийн цагт дуурахыг чи харьяа гэж байгаа мэт. Тэгэхээр би ингээд дуугаа өнгөрөөд ингээд энэ гүтгэлэг цаашаа өнгөрөөд юу ч болоогүй өнгөрөх юм бол магадгүй одоо дараагийн улсын хурлын чуулган дээр бас үг үзэл бодлоо илэрхийлэхээс гишүүд маань айх болгоомжлох юм бас үүсээд цаашаа тэр чигтээ явчих вэ гэж айж байгаа. Тэгэхээр би дахиад нэг зүйлийг хэлье. Улсын хурлын талбарт бид нар үгээ хэлэхгүй бол хэн үг хэлэх юм бэ? Хэн энэ засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ? Гудамжинд байгаа хүмүүс боломжгүй шүү дээ. Иргэд бол 1000 шүүмжлэлд хүрэхгүй байгаа байхгүй юу? Бид нар ч харин энэ чуулганы танхимд байгаагийнхаа хуваар шүүмжилж байж, эрүүл мэтгэлцээ явагдаж байж энэ урагшлах замд нь тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулна л гэж би итгэдэг. Тийм ч учраас би дутагдлын хажуугаар дуугаа өнгөрөхгүй гэдэг шиг одоо буруу зүйлд бол үргэлж нүд хувц байх болно. Би тэрийгээ ерхий сайдд ч хэлсэн. За таны уучлалыг хүлээж авлаа. Гэхдээ энэ бол би бурууд дугаа байна гэсэн үг шүү. Би шүүмжлэлийг хിവэрэл явах болно. Би бол цөөнхийн бүлгийн
тийм шүү гэдгээ бол илэрхийлсэн. Миний бор чуулганы нээлттэй хийсэн үг байгаа. За яг хуу хамтарсан засгийн газрыг чинь дэмжиж. Яагаад тэгэхээр 8 жил засаглаж чад бид нар чадахгүй байна л гэсэн шүү дээ. Чадахгүй байгаа учраас хамтраад алиач гэж гуйсан. Би тэрийг яг өөрт нь хэлсэн. Та ерөнхий сайдаа гуйлаа шүү. Та гуйж оруулсан манай намч гэсэн ороод хамтраад ажиллагээ туслах. Гэхдээ би бол таныг шаардлагатай үед бол шүмжил сарих болно, энэ буруу зүйлийг бүгдийг шүмжилнэ. Олон ургалж үзлэг уралдуулсаар байх болно гэж 7 сарын 5-нд хэлсэн. Би яг тэрэндээ л үнэнч байгаа. За тэгээд тиймээ ингээд ерөөсө тасралтгүй ингээд гүтгэлэг явж шít. Дашин дэлгэд миний талаар гарсан энэ зарим сайтуудын мэдээлэл, нэвтрүүлэг бүхэлдээ худлаа. Бүх зүйл намайг одоо баяр цогт гишүүнтэй нэг нутгийг чиглэл болгож байна. Үгүй манай аав Ус аймгийнх ээж Баянгар аймгийнх. За нэг сургууль төгссөн гэд харин намайг одоо хөгшин ч гэсэн бүр арайч нэг 60 эдэн оных гэж бодсон болов гэд бодлаад исэн чинь Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийн цуг төгссөн болж хувиргаж байна. Худлаа. За ер нь бол энэ зарим сайтууд нь сууж ах шиг байна. Бүх зүйл нь бүхэлдээ худлаа. За өмнө одоо ам нэвэл уушгинэ гэдэг чинь 20 гаруй жилийн өмнө болсон манай ахтай холбоотой асуудал байна. Хадгалан зээлийн хоршоо. Яс өмнөөр бол тэр хүн чинь бас адилхан хэлмэгдсэн байхгүй юу? Наал нөгөө Монголын төр иргэдийн хоорондох тэр асуудал руу орж ирээд шоронд явуулаад өмч хөрөнгийг хураагаад одоо дутуу буруу үнэлээд тэгээд 10 жил ял аваад явсан хагуур нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэр хөрөнгөн дээр нь жаалсан шүү дээ. Дараа нь гарч ирээд захиргааны шүүхийн хурлаар тогтоогдсон шүү дээ. 20 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эдийг 2хан тэрбум болгосон байна гэдгийг шүүхээр тогтоогдсон. Гэт яриул ярина. Гэхдээ энэ бол хувь хүний тэр минь дээр гэдэг хүнтэй холбоотой асуудал учраас би энийг ярьдаггүй өнөөдөр хүрсэн. Тэр үед бол би гадаадаас орж байсан. За гэтэл сүүлийн өнгөрсөн өдрүүдэд бол энэ асуудлыг маш их сүгсэн. Намайг бас холбоотой болгох гэж оролдсон. Намайг АТ-гээд өгж байгаа гэсэн. За би бол АТ-гээд очиод хуваараа шалгуулахад бэлэн байгаа. Тэгэхээр энэ бүх надыг гүтгсэн бүх худлаа гүтгэлгүүдийг би бичээд за манай охинтой холбоотой гүтгэлгийг би бол хангалтын газарт өгнө гэж бодож байгаа. Бусад гүтгэлгийг би цагдаагийн газарт өгнө. Гэхдээ би одоо асуулт асуусан маргаашнаас эхэлсэн учраас би яг хардах хэрэгтэй. Би ерхий сайдаг бол хардах хэрэгтэй. Гэхдээ би энийг баталж нотолж чадахгүй учраас бүгдийг шалгаж тогтоож өгөө гэдэг агуулгаар би шүүх цагдаа болон хагнуулын газарт хандна гэж бодож байгаа.